тэгвэл яриагаа эхлэе да. Тэгээ. Урилга хүлээж авч ярилцж байгаад баярлалаа. Тэгээд подкастаа эхлэе. Сая юу гэдэг вэ гэдэг нэртэй. Тэгэхээр за юу гэдэг вэ? Яасан бэ нөө урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. Би Германы Берлин хотод makeup artist гэдэг. Makeup artist, hairstylist гэж явдаг байгаа. За Германд Берлинд хизээнээс амьдарч байгаа лээ. 2010 оноос хойш ер нь бол Берлинд байна да. Тийм. Өмнө болохоор бол Монголд байсан гэсэн үг. Тийм Монгол. Тэгээд би ч өөр хаана байсан юм. Ташкентд бас 6 сар байсан хүн шүү. За. Ташкентд Свекс тийм. За тэг Монголд байхдаа л энэ чиглэлээр явцсан байсан уу? 2009 оны сүүлээр юу лээ нэг тийм курс сууж исэн. Ярих айгуу дуртай Батуулд гээд багш маань байсан. За байгаа. За. Байжсэн чи. Одоо контакт болсон л доо харамсалтай. Тэгээ тэр багш маань миний бодлоор хамгийн мундаг makeup artist байсан гэж боддөө штэ. Од Монголд. Тэгээ Монголд юу явуулдаг вэ? Сургалт явуулдаг гэсэн. Тэгээ тэр бүгдээс гараагаа эхэлж ийсэн. Тэр багш маань маш сайн багш байсан юм байна да гэж би бодож сууж идэв штэ. Тэр курст бол анхны курст бол нэг сургалтанд бол Монгол суус юм байна шүү дээ. Анх нэг 2 сар суусaan тэр чинь тэгэл тэр санагдаад идэв гэсэн. Яаж болох юм болов энэ мэн гэж бодоод тэгээд багш маань амар мундаг болохоор хизээ багш шиг мундаг болох юм бол гэж бодчихвол тэгээ эхлүүлчихэл тэгэл Германд ирсэн. Тэгэл Германд ирэл юу ягаал зөндөө юм хийх гэж үзсэн. Тэгэл янз янз болоо. Тэгэл юу хийх хэрэгтэй байгаа. Тэгэл энэ чинь бас хэцүү ш. Тэгэл эхлээ сурна гэл. Тэгээ юу хийх бодол байсан ч гэсэн би ягаад чи makeup artist юм. Тийм байгаа л гэсэн байж байгаа л тэгэл за би энийг л хийх хэрэгтэй юм байна гэл. Айгу айжсаа эхлээд ягаад тэгэхээр энэ makeup artist-ийн сургуулиуч амар үнэтэй. Харин дандаа ер нь хуваараа төлөх юмнууд байдаг юм шиг л шүү дээ. Makeup artist-ийн сургуулиуд ерөөсөө юу тийм нэг улсаас төлдөг энэ төр гэж байдаг шүү дээ. Байдаг. Харин тийм баг. Ерөн сургуулиуд бол уг нь Германд айгу боломжтой шүү дээ. Ерөнхийдөө тэгээд сурчих боломж байдаг. Гэхдээ makeup artist бол ерөөсөө тэгж дэмжүүлээ сурчих юм биш үлээ. Бэдгүй юм билээ. Юу ягаал кредит аваад тэгэл сурж исэн зэрэглэл тэгэл усаа гэж боддог. Тэгээд сурж исэн сургууль нь нэр нь юу лээ бас өөр хүмүүс сонирхож байгаа болвол сурж исэн сургууль маань Maggie B Berlin гэдэг Берлиний хамгийн анхны beauty school гэж явдаг юм байлээ. Тэгээд би 2 дахь Монгол сурагчид болсон байдیں۔ За. Бараа одоо нөгөө загвар өмсгч төгс гээд сайхан өмсгөө байдаг шүү дээ. За. Юу Германд байд юм Монгол байд юм уу? Тухайн үед тэгээд тэр сургууль сурж исэн байт юм лаа. Тэгээд намаа оронгод чи Монгол юм манайд бас Монгол байсан гээл. Тэгээд яасан чинь одоо тэр төгс гэдэг бүсгүм сурсан байт юм лээ. Makeup artist. Хоёр дахь нь болж. За. Тэгээ хэр удаа үргэлжилдэг үлээ юу нь? Сургуульч тийм хамгийн удаа нь тэгээд нөгөө дасраа далгалчлаа. Жил байдیں۔ Жил байдаг. За. Тийм тэгээд бас ондоо бас байдаг. Тэр нь болохоор бас 3 жил. Тэр нь болохоор илүү маск нь бэлнэ гэж явцдаг. Тэр нь бүр илүү кино гээд парик үсгээ хүндрээ явцдаг. Тэрийг зүг. Тийм миний болохоор илүү high fashion ер нь бол тэгээд ингийн нөгөө нүглээ хэрэглээний гэх юм уу те ердийн хэрэглээний гэх юм. Тий хөөрхөн өдөр тутам бараг хэрэглэгддэг нүүд нь гэсэн. Тэгээ мэдээж дотроо нөгөө кинон дээр ажиллахаар яах вэ? Тэгээл тэ нөгөө зэнзэн шарах сорог хийх нь бүгдийн заана. Парик ингэж байлан хийдэг мэдгийг нь бол арай заадаггүй юм билээ.
Нөгөө юуны ажиллаж байсан хамтарч ажиллаж байсан газруудын чинь нөгөө нэрийн жагсаалтыг харсан. Нилээ уртаас гадна айгүй том газрууд байсан. Ерөнхийдөө тэгэл хичээлдэн байхаас ахуулаад тэгэл бидний чинь дандаа юунд ерөнхийдөө хүмүүстэйгээ холбож өгдөг ажил хийдэг манай. Тухайн үед байсан одоо яаж байгааг сайн мэдэхгүй байна. Тухайн үед тэгж биднийг холбож өгөж дандаа хүмүүс одоо хүнд нь олж өгнө гэж яддаг штэ. Тэгж холбож өгөхийг амар хичээдэг гэсэн сургууль маань. Тэгээд сургуулаа өөр бол үзэж тарна да. Гэтэ мэдээж нөгөө дөнгөж юу яахт нэг холбож өгж байгаагаас гадна өөрөө тэрнээс хойш тэгэл өөрөө аваа явах ба. Тэгээд оюутан байхдаа ерөнхийдөө юмн дээр дандаа тэгэл жоохон мөнгөөр дүн төлбөргүй явдал амар их байсан. Одоо бол тэгээд тийм юм цөөрөөл бараг. Одоо тэгтээ юутай юм уу? Мейкап салонтой юм уу эсвэл зүгээр нөгөө юу гэж явж байгаа юу? Юу гэдэг лээ? Хуваарь тийм прайвер тэр чи юу гэдэг лээ? Нэр нь юу? Эсвэл тийм. Тэгэхээр яг нөгөө өөрийнхөө үнийг хэлээл үн хан шиг хэлээл хэдээр бодхаа яхаа хэлээл юм гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө мейкап артистууд тухайн чадвараас шалтгаалаад ерөнхийдөө ингээд нэг тийм стандарт үн бэд бүгд яг тийм үн хэлнэ шүү гэсэн нэг тийм. Тэгэхгүй бол одоо нэг нь ингээд нэг шүүтэн маргааш нэг шүүтэн байна. Чи хэдээр хийх юм гингүүд нөгөө талын мейкап артист маань би завтай би ийм мөнгөөр хийгээд өгье гэнтэр гэж хэлэх тохиолдол амар их байдаг. Тэрийг одоо бид нэр хамтдаа үнийг буулгах, үнийг барихын тулд хамтдаа амар зүтгэдэг байгаа. Ерөнхийдөө тийм мейкап хамт группуд их байдаг. Дээр тэгэхгүй л нэг нь айгүй хамтхан яагаал тэгэл бидний чинь нөгөө нэг хамгаалтгүй юу гэх тийм ерөнхий зохион байгуулсан юу газар гэж байхгүй өөртөө л яах бах тий. Зарим одоо зөөгч хэтэл нэг тийм тухайн тогтоогод өгсөн цалинтай байдаг шүү дээ. Тэгэхгүй бид нар чинь болохоор зэрэг одоо ч амар олон хүмүүс мейкап худалдаж аваад өөрийгөө мейкап артист гэж ярэ явчих болдог болохоор тэгээ нөгөө бичлэгүүд хийгээл те тавиал хүмүүс чинь нөгөө нэг их тийм чухал хөшимэн дээр мэрэгжлийн хүн авахаасаа жоохон татгал заад үнэтэй болохоор ч тэр юм мэдгүй. Би RX-ийг оруулчаад байдаг. Тийм болохоор биднээс ялгархын тулд тэгэл хийсэн ажлаа амар сайн ажил хийж дандаа постлцсан дандаа презент байх хэрэгтэй юм шиг санагдтыг. Тэгэж одоо харин харьцангуй гайгүй болч дандаа нөгөө аспилд гэсэн диплом мейкап артистуудыг хайдаг болсон. Тийм үйл бас тэгээд нэг тийм ажил олдох шанс багассан юм билээ. Тэгэхээр юуныхаа нэг жилийн юугаа төгсчөөд сургуулаа төгсчөөд тэгээд одоо шууд нөгөө ажлын юун дээр гараад ирэхлээр ер нь ямар байв одоо нөгөө шууд гарч ирэл ажил олдвол айгүй амархан байв уу эсвэл мейкап хийхэд бол айгүй надад дандаа амархан байсан юм уу? Европ арай бол ерөөсөө асуудал байгаагүй. Тэгээд дээрэс нь би Аз царайг айгүй сурцсан байсан болохоор зэрэг Аз царай мэрэ тэр одоо мейкап артистнууд Аз царайгаас ерөнхийдөө айдаг штэ ернүүд би чадах. Тасарсан уу сая? Зурагчин төр алга болсон. Хүн залгсан үгүй юу? Би тасалчлаа. Тэгтээ нөгөө бичлэг чи явсан зүгээр. Иймэрхүү юмыг таслаа яачнаа. Яа хөвчлээ юм шүү. Яа тийм айгүй ингээд шууд алга болчихлоо. Тэр ярьжсэн нагийн алга болоод. Араа юу Аз царинаас юу хүмүүс ч жоо Европ хүмүүс үлээсэл будаж сурааг болоод гэдэг юм айдаг юм шиг байна. Тэгээ нүд мүдэн дээрээ ирэхээр Аз нүдийг ингэж боддог шүү гэж мэгээд би нэг хүнээр бодуулсан ч тэгээд дотроо ингэж яагаад гэсэн шүү дээ. Бид нэр сурж ирсэн гэж. Европ мейкап артистуудад Аз царай айгу хэцүү юм шиг байна. Тэгээд би ч нөгөө бити сургуультан байхдаа тэгээд нэг нэгнийгээ будаж юу яадаг. Наа бодох юм болдог гэсэн. Энэ хэцүү сэрэ гэдэг. Урнаа бай гэдэг. Аш тэгсэн манай ангийнх нь надаас.
Тэгээ ер нь нэг жил тэгээ сургуультай сурсныхаа дараа ер нь юу гэдэг лээ одоо нөгөө санаа зовхгүй одоо юу гэдэг мэрэгжил юунда орцсон юудаа өөрсдийн гэсэн байнгын үйлчлүүлэгч гэдэг юм эсвэл тэ нөгөө хүмүүс танигдсан гэ тэ тэр хугацаанд хэр удаа үргэлжилж байна. Одоо бас нэг хурлаа үргэлжлэв шүү. Тэгтээ юугаа хийдэг төгсөн үлээ төгсөд хэр удаа лээ? 2013 оны сүүлээр төгсөн 14 онд л төгсөн юм. Ирээд нэг удаагүй тэгэхээр сургуультай сурцсан юм ба шүү дээ. Тийм ирээд би чинь хүүхдээ гаргасан хөө. Хүүгээ гаргаад нэг настай байхад нэлгүй яалаа тэгэл за би юм хийхгүй бол би юу болоод байна гээл тэгэл хайж эхэлсэн. Хайх ч байхад ерөнхийдөө дандаа л би мейкап артист болчмаар санагдаад тэгэл нэг боломж нь бол нэг болдгүй лээсэн. Тэгэл дараа нь тэгэл нөхөртөөгөө ярилцж байгаа л энэ үнэхээр миний юм байна. Дээрээс нь ийм хэрэгтэй. Тэгэл манай нөхөр маань тусалж ийсэн. Өөрөлдөө маань биелүүлж исэн гэх юм уу? За. Тэгэхээр одоо яг юу яасал гэсэн юм бэ? Тэгэхээр чинь 7 одоо ч 13 гэдэг чинь хэдэн жил юм? 6 жил болж байгаа юм байна. 6 жил ажиллаж байгаа. Гэхдээ 6 жил ажилласан юм чи мэдээж нөгөө шинэ гараал 1 жил болж байгаа 2 жил болж байгаа хүмүүс л мэдээж арвин их туршлагатай байгаа бах тий. Тий одоо яаж хаана хинтээ ямар үн хаилцах вэ юм бэ? Алийг авахгүй одоо ч жоохон нөгөө туршлагатай болсон хийсэн юмтай болсон мейкап артист авах юм өөрөө сонгоно. Би энэ дээр ч очихгүй, энэ дээр ч очин, энийг өгвөл очин, энийг өгвөл очихгүй гэх. Тэгээд ийм гэд өөрийнхөө бүх стандартыг тогтоогоод өгчдөг. Тэгээд дээрэс нь нөгөө хүнд үзүүлэх юмтай болчоор ч айгүй юу нүүр бартан байгаа юм чинь одоо зөндөө зүйлүүд байгаа. Хийс юмнууд байгаа, туршлага байгаа болохоор туршлагаа ярих амархан жил улмал амархан болоод байгаа. Амархан ч байх те ерөн өөрийгөө рекламдах ч юм уу эсвэл үн хайлцахад амархан болцсон юм уу? Одоо би ийм юм хийсэ, ийм мөнгө авнаа гэх. Тий. Харуулах юмтай байхаар амархан. Гэхдээ юу ч хийгээгүй яах вэ гэд байхаар ч юм бас. Гэхдээ 10 онд ирчээд 13 хонд хэрвээ юундаа яасан бол Герман хэлний курсыг энд ирж хийсэн үү те? Германд хийсэн те? Герман хэлний курсыг нэг ганц хоёр хийсэн. Тэгээд тэгэхээр чи нэг бас л нэг айхтар удааг байхдаа юугаа эхэлсэн юм ба штэ те? Тэгээд герман хэл маань тийм сайн биш байсан. Тэгээд нэг ангийнхантайгаа ингээл германаар багштайгаа германаар ярьчихаар чи нэгээд ер нь сургууль ажил амар их хүнд юу гэдэг юм блэ. Курсээс илүү амьдрал айгүй их сургадаг штэ хүнд. Ер нь би тэгж боддог штэ. Хэрэглэх учраас тэгээд сурахаас урахгүй болчих. Тэгээд тэгэл нэг сургуульд шпак курс заахгүй юмнуудыг ангийнхныханаас сурч авч энийг ингэж идэв байх нэ энтргээл тий. Тэгээд сургууль заадгүй юм найз нөхдөсөн заад юм уу? Сурд юм уу? Тэгээд найз нөхдөд болчихоор чинь тэгээд миний нэг фортайл одоо миний нэг авах юм нь болохоор зэрэг би англиар ярьдаг байсан. Тэгээд мэдээж Тэгтээ бас нэг дутагдaltaй тал нь нөгөө англи хэлтэй хүмүүс болохоор юугаа англи хэлээр ярьсаар хагаад герман хэлээр сурдаг бас нэг дутагдал байдаг шүү тий. Англи хэлгүй байсан бол одоо айгүй мундаг герман хэлтэй болчихч байсан юм билүү? Би тийм сайн биш ээ. Одоо нөгөө энд байдаг жишээ нөгөө юуны Филиппин ч юм уу эсвэл юу Таиланд ч юм уу тий. Юу англи хэлүүд нөгөө хөрлөх барах хэлнэ учраас Тэрсээр тэгээд хичнээн 20-30 жил болсон ч гэсэн баг айгүй муу хэлтэй байж идэг шүү дээ. Тэгээд ялангуяа Берлин ч айгүй мультикулти хот. Тэгээд ерөн германаар ярих хэрэггүй. Тэгэл бүх юм ажил дээр дандаа л англиар. Герман хүмүүс нь өөртөө англиар яриа явчихдаг шүү дээ. Өөртөө германаар ярьдаг хүмүүсээс ашгүй. Тэгээд 10 жилийн болохоор хаана төгссөн гэлээ? Баянгар аймаг төгснө. Монголд өөр юу хийж исэн сонин сайхан. Монгол ч тэгэл оюутан байгаа сургууль мөсөн заримдаа гарч мараал тэгэл янз янз нэг Монголын оюутны survival mood гэж ярьдаг шээ. Нэг яаж хийж байгаа л тэгэл яваад идэг те. Яаж хийж байгаа манай Монгол залуучууд ч хөөрхөн штэ.
стандартны л байлаа да. Тэгээ. Стандартны наа. Өстой гоё үг байна да. Тэ яаж жаал стандартны юм байлаа. Тэгээ соёл урлагийн их сургууль би нэг 2 жил сурсан бидий. Тийм. Тэгээд ер нь соёл урлаг тал руугаа л явах гэсэн юм байна тий. Тий, уг нь бол би дуучин болно гээл тэгэл явж исэн л да. Тэгсэн чинь тэгэл Суйст орно гэж яваасан. Тэгээд Суйст ороод дуулалтын шалгалт өгсөн чинь тэнцээгүй. Тэгээд Суйст орно гэсэн эрчинд соёл урлагийн менежер ангид яваад орчих гэлөө. Тий. Тэгээд тэнд нэг жил сураад би бол яасан ч бишээс энэ менежер болох бол. Тэгээд тэгж байгаа л тэгэл. Илүү нөгөө нэг чөлөөт юу амьдралд сонирхолтой шүү тий. Өөрийнхөө имийг төлөвлөл өөрөө дарга нь болол өөрөө ажилчин нь болол тий. Одоо бол тийм. Тэгээд одоо би заримдаа ингээд зарим зургийн студиудээр гараад тэндээ нэг заримдаа нэг 2 сармаар ажилтیں۔ Тэгээ яг дээрээ нөгөө нэг шефтэй байж сураагүй хүн чинь өгцөн билээ. Тэгэл дандаа энэ хүнд нь ингээд байна. Энд хүнднийг чи тэгэж бодсонгүй гэнтэргингүүд ингээд сонир. Ингээд сонир ингээд дотоод гэж. Гэмээр нэг тийм сонин тийм байх. Тэгээд шефтэй болзгүй юм шиг байна. Тэр бол гэхдээ шефтэй болох шаардлагагүй ажиллаж байгаа юм шиг. Тэгэхээр ер нь бол одоо тий ерөнхийдөө тийм. Гэхдээ бас агентлаг гэж байдیں۔ Хэрвээ нэг одоо зөндөө агентлагнууд байдаг байхгүй юу? Мейкап артист зурагчдыг ингээд юу яадаг? Авдаг агентлагууд байдیں۔ Бас тэр ч гэсэн айгүй хэцүү. Минийхээ бас нөгөө нэг шефийн доор орчиж байгаа байхгүй ер нь л тэгэл юу байгаа л ямар нэгэн жоох юм болонгууд ингээл агентлаг руу мэйлд нь олоод тэгэл жоохон тиймэрхүү байгаад байгаа. Тэрэнд нь би жоохон зөгцдгүй юм байлээ. Ерөнхийдөө тэгэл өөрийнхөө мөркөл дайраал. Би ганцаараа л явж явах хэрэгтэй юм гэж байна. Одоо юуны янз бүрийн газруудад очиж бодолт хийдэгсэн ш. Тэгэхээр тэр Bambi Award дээр очиж яасан байсан уу те? Бас бодлоо те. Аны одоо Оскар ш дээр чинь. Тий, Германд л тэн дээр нэг 2 очсон байдий. Тий. Тэгээд тэр бодуулдаг 2-3 бүсгүүчүүд байгаа. Тэгээд одоо нөгөө болох юм байсан. Тэгээд одоо тэгэл хаагдчихсан. Тэгээд тэр айгу амар гоё би тэргээр айгу барахдаг бас. Тэр ингээд чиний бодцсон бүсгүй ингээд улаан хэлсээр алхангууд хин чимтгөөс би хин тэрийг бооцоо. Би тэрний хүндэндээ тогтлоо. Нэрээ юуны усынхан нөгөө юу хилээд байдаг мөртлөө хааны ямар брендийн хувцсыг гэдэг мөртлөө бодолтыг ер нь хилдэггүй юм шиг байна тий. Тий ерөнхийдөө баг. Гэхдээ яг хуу зарим юунууд бол бас нэг award дээр нэг хүн бодоод нэг тухайн өдрийнхөө одоо өдрийн нэг юу гэдэг чтэй юу гэдгэлээ тэр чинь ямар ч хэсэн өдөр айгу тийм хайлайт болж исэн бидний миний мейкап тэг одоо уруулын тэгж бодсон байна, хувцастай зохицуулсан байна гэд тэгээд бичдэм билээ. За бас тийм ягдаг хүмүүс байна уу тий? Их нарийн ширийг хардаг хүмүүс бол харах юм байна. Ерөнхийдөө бичсэн байлээ гоё юм байлээ. За юуны одоо ч Герман жоохон юунийг Австриг бол арай өөр юутай ах шиг байна тий. Кроногийн мас нам арай өөр юм шиг байгаа тий. Герман чинь эхлээл 3 сар ч бүжгнүүлсэн шүү дээ бид хэдээ чинь тэгэл. Одоо харин гайгүй. Наа чи яаж юм ер нь бол? Энд ч одоо гарч орохгүй. Гарч орох. Тий сая одоо буцаад юуны 12 сарын 6 хүртэл гитсэн байгаа. Гэхдээ одоо өнөөдөр шинэ мэдээ гарч иж магадгүй би үзээгүй нөгөө юу яаж болохгүй яг нөгөө ажил руугаа явах шаардлагатай ажилтай бол явахаас өөр аргагүй бол явна. Явахгүй үгүй л гэртээ. Тэгээд найз нөхөдтэйгээ уулзсан юм угаасаа байхгүй зөвхөн аав ээж нь хүүхдүүдтэйгээ л уулзна гэсэн. Ямар нөгөө юунда хүмүүс шүүмжлээд ирсэн нөгөө инкл хинда эмээ өвгөндөр нь ачцэнэртэйгээ уулзч болохгүй гэдэг юм. Тэрийг оруулаагүй дүрмэндээ оруулаагүй тэгээ болохгүй гэдэг дүрм гарчиж байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээс болоод шүүмжлээл ер нь айгүй юу байгаа шүү дээ. Яг наадах шиг чинь бол яг нөгөө 3 сард тэгэл байсан. Тэгээ тэрнээс ер нь нэг 4-7 хоног л гэсэн байхаа. Ер нь л уулз тэгээд тэр шин даваа гарцсан. Одоо болохоор бидний юу байлээ?
Сургууль соёл бол зүгээр явж байгаа. Манай хүүгийн сургууль мургуул бол зүгээр явж байгаа. Жижигхэн китанууд бас зүгээр байгаа. Тэгээд ерөнхийдөө л гайг байгаа. Ер нь бол 14-өөс дээш насных нь явахгүй гэж байгаа тийм дүрмтэй юу юу? Тийм юм өстой сонсогдоогүй ч төхөө. Тийм үү. Тэгвэл танаа гараад суул байгаа юм байна. Танах гэнэ Германд. Австралиас ч юу яаж чад байгаа шүү дээ. Арай чанга байгаа тийм. Тэгээ одоо яах вэ? Дэлгүүр гарч юм авчаал авсан хүнсээ авч гэртээ авчиж идчихээл тэгэл. Оо за бүр гарахгүй байгаа юм. Энд чинь бол тайван байгаа шүү. Зүгээр байгаа. Шоп мол бүгд онгорхоо байгаа шүү. Тэгээ масктай ажиллаа хийгээд явж байгаа гэсэн үг шүү дээ. За ямар байна? Эхлээл гэтээс одоо маск болохоор сонин шалдан юм шиг мэдрэмж төрөөд идэг болсон шүү. Маск дээр дуртай болчихсон. Тэгээд юу би нэг юм дутуу. Нэг юм арчсан санагдаад байдаг байгаа шүү дээ. Одоо тийм болчиход. Маск нь бол зүгээр ч нэг маск биш, нэг тийм яасан исэн K2 ч гэлөө нэг тийм шүүлтүртэй маск үү? Тэгээд тэрийг заавал таанруул зүгстэй юу те? Тийм тэр зүгстэй тэгээд бэлэгтэй. Тэгээд уг нь бол ийм нүүрний хаалттай. Тэгэхээр би чинь нэг юм хармаар байгаа юм чинь бас нүүрний хаалт чинь бас. Нөгөө цаа маскныхаа газар заавал тэр нөгөө нэг нүүлээ пластик үгүй байгаа. Оо бас л хэцүү л байгаа. Тэгээ ерөнхийдөө жоохон хэцүү байгаа. Тэгэл 10-аас дээш хүмүүс нэг шүүтэн дээр нэг зураг алтан дээр байж болохгүй гэл тэгэл тэгж мэгээ байгаа да. Тэгэхээр нэг зураг яг нэг 7-8 хүнтэй явагдаад байна. Эхлээд локдаун болоод юу ч байхгүй байж 7 сараас ерөнхийдөө 10 сар хүртэл гайгүйсэн шүү. Тэгээд 11 ажилгүй байж байгаа. Тэгээд сая 11 сарын сүүлчээр одоо 4-5 хоног ажилгүй яачив. Тэг нэг сар их тэгэхээр ажилгүй байсан гэсэн үг үү? Би ерөнхийдөө нэг сар ингээд нөх хүмүүс чинь бас л нөгөө яах юм бол доо ямар локдаун болох ч байна гэдэг ерөөс ямар ч баримжаагүй байсан болохоор зураг авалт болохгүй байсан юм шиг үлээ. Тэгээд одоо жоохон учир нь олдоод тийм хүмүүс байж болох юм байна, тэгж болох юм байна гэдэг. Тэгээд ерөнхийдөө маска сайн зүгэл хариуцгаал биелэг явж байна да. Юуны тэр нөгөө кино фестивалаас гадна Бамбигаас гадна одоо өөр нөгөө оролцож исэн одоо тийм айгуу гоё ч гэдэм үү те арга хэмжээнүүд жишээ зөндөө тэгээд матчжээ бас ингээд тийм юм байна да юм байна гэж явж байгаа л яг ингээд бариад авах хэрэг ерөнхийдөө энд болж байгаа юу байна тэр бүгдэнд нь линк нь орцсон байдیں۔ Тэгээд Бамби бол айгуу мундаг нэг шиг байгаад тийм тэгээд жижигэн нөгөө улаан хевсний баярууд гэдэг ч та одоо энд хийдэг. New Festival гэдэг ер нь Бамбитай дандаа хамт болдог нэг тийм юм хүм гэл улаан хевснүүдийг үл зөндөө хийдэг. Тэгээд өөрчнөө одоо яг тулгамдаад ах юм аа. Эсвэл айгу юу төлөө олонний танил хүний нүүр мөр бодож ирсэн нөө стайлист хийсэн нөө ч гэдэм үү те. Тэгээд Германы олонний танил хүмүүсийг зөндөө будцсан харагддаг юм үү. Дараа нь би мэддэг шүү дээ. Ер нь бол энэ байсан юм байна гэж танихгүй. Тэгээд танилцсан тэгээд за одоо эн чинь нөгөөдөг чинь тэр юм байна да гэж сандрах гэдэг байхгүй юу? Танилцсан дараа нь харахаар энэ байсан юм байна гэж бодохоор амар ээ. Тэгээ нөгөө юуг нь мэдчихэд бодохоор хэцүү юм байна нэг бодлын те. Нөгөө нэр хүндтэй эсвэл авраатай. Хүмүүс нь ингээл хажуугаар нь нөгөө алдартай гэдгийг мэдчихэл ингээл гүүж мүгээр янз янз болоод идэв юм лээ. Тэгэл хэр л мэдтэн. Тэрнээс л би нэг Германы алдартнуудыг би нэг сайн мэддэггүй. Зөндөө хүмүүс байт юм билээ. Тэгээ яг нөө Germany's Next Top моделуудыг чинь яг үе одоо 2015 оноос хойш ялагч нарын будсан байдیں۔ Бид нэр юм бас л зүгээр модулууд юм да. Тэгэл тэднийг дэрчээд үзэндээ ярьцсан. Тэгээд бас нөө би нэг бас л ярьжсэн тэр нөгөө Европын дэлхийн авраг шалгаруулах UF юу л гэдэг нэг тийм байдаг шиг бүлбэмгийн нэг UEFA лөө. Сайн тийм бахаа нэг тийм нэртэй би бүлбэмгийг сонирхдаг болдгоо шүү дээ. Би бас Европын авраг юм уу? Биш дэлхийн авраг юм уу? Дэлхийн авраг ч гэдэг нэг тийм тэрний нээлт мэлтэнд оролцсон байдیں۔ Тэгээд тэрийг болохоор хүмүүс аюу гоё юмд оролцсон гэдэг
тэгдэм билээ. Тэгэхээр тэрэнд оролцох гэхээр яах хэнийг бодно гэсэн үг үү? Тэр чинь нөгөө нэг одоо Европын аврах шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний хаалт Берлинд болж ирсэн. Аха. Тэгээ тэрний церемони гэж амар том юм болдог. Одоо ингээл тэмцээн эхлэхээс өмнө ингээл янз янзын юм хийгээл нэг баахан хүмүүсгүйгээл хүн амтнд дуулаад идэг штэ нэг тийм. Тийм за. Церемониных нь одоо хаттуудыг Аха. Нөгөө хөл бөмбөгчдийг удаагүй юм байна шүү гэж. Тагаа ирээл тэгэл орж гараад байгаа гэсэн тэгээд хүмүүс ойрлолтой бол би тэгэл харчаал тэгэл нэг сонир мэд танихгүй юм жаахад. Гарын үсгээр авах гал гүйлдээд танихгүй юм чи гээл тавхтаа шүү дээ. Унгууд нь л юм гэсэн тэгэл дараа нь харсан чинь дажгүй юм билээ. Одоо байсан юм бэлээ. Нөгөө ажлынхаа юун дээр тавьчихсан тийм модус дээр тавьчихсан. Тэгэл тэн дээр тавьчихсан. Тэгэл нөгөө тэр хүмүүс автобусаараа орж ирж гэнэ үү яаж гэнэ хамаагүй миний нөгөө буудсан хүн ингээд бүх юм нь окей гэвэл ингээ хараад суучихсан болохоор тэгээд яг нөгөө нэг юу руугаа хөл бөмбөгийнхөө фейлд руу гарах гал тий. Тэгээд миний хүмүүс яаж гэнэ гэл нөгөөдөг чи ингэж юм гээл би тэднийг анзаарахгүй тэгээд өнгөрсөн билээ. За тэгвэл хөл бөмбөгийн юм ингэж бодсон шүү дээ бас амар мартагддаггүй. Мэдээ. За Монголд юунаас оюутан байж нөгөө нэг стандартын оюутан байснаас гадна ажиллаж байсан юм уу? Юуны төлөвлөгөө юм. Янз тэгэл дэлгүүрт худалдаж хийж нэгээл яваад байсан да. Сургуулиас авчаад. Тэгэл явж байгаа л нөхдөйгөө танилцсан. Шавж явжаад тэгэл танилцаал тэгэл би ч ихлэ тоохгүй мохгүй байсан юм аа тэгж жаад араас гүсрэгээ суусан байдин да. Тэгээд та хоёулаа Герман руу ирсэн юм уу те? Тий. Манай анх танилцсан өдрөө хоёулаа гэрлээ гэж хэлж ирсэн. Би тэгээд яг гадаа өгтөө гэж бодоод юу гэж тийм байж тийм гэж байсан чи тэгээд нөхөр гэрлсэн шүү дээ. Герман юм уу те? Манай Герман тий. За тэгэхээр юу дээр зураг юусоо харагдахгүй байсан. Би жоохон судлах гэсэн чи ерөөсөө нөхгүй. Харин тийм билээ. Хэдхэн мэрэгчлэлтэй холбоотой зураг байлаа. Ерөөсөө ямар ч хувийн мэдээлэл авахгүй байлаа. Би Facebook дээр гэр бүлийн зураг мөргийг маш хол ойлгохыг хүссэн. Facebook дээр бол би тэгээ миний ажил тэгэл болоо өөр нэг тийм юм байхгүй. Харин тийм билээ тий. Facebook гэжээ тиймч хөрсөг орчин бол биш шүү дээ. Айгу бүдүүлэг орчин гэж би боддоо шүү дээ бас. Яг нэг мэдээллийн нэг юу гэдүүлээ мэдээллийг цааш нь ашигладаг л гэж яг их яагаад байгаас тий хадгалдаг яв буруу цааш ашигладаг шүү тий. Уг нь эхэндээ нэг мэдгүй шүү дээ. Хамаа намайгүй л хөрмийн зургүйсэн. Тэгээд ингээл уншаад мэдээл иргэсэн улам өөрийгөө багасгаал тэгэл. Тийм тий ер нь бол мэдээд ирэх тусам жоохон эсвэл бүгдийг ингээд цацчихмаар юм шиг байгаа. Эсвэл айгүй юутэй хязгаарлалтай цацчихсан тий. За тэгвэл бүр нөхөр Монгол руу очиод эхнэрээ болгоод аваад ирчээ. Тэгвэл их л юу гэдгэлээ аргатай юу ээжтэй чадвартай байсан бай да. Юу яах. Тэр Монгол руу очиод авчирна гэдэг чинь одоо их л юу шаардах та тий. Монголд очиж ер нь 3 жил нэг ажилласан тэнд. За. Тэгэхээр эхлээд Монголд хамт байсан юм биш үү? Тийм, эхлээд Монголд танилцаа. Тэгээ Монголд нэг жил байсан уу яасан хамтдаа. Тэгэл хоёлаа юу ягаал сууж муугаал тэгэл нааш ирсэн дээ. Тэгэл жоохон байж байгаа хүүгээ гаргах. Тэгэл нэг хүүтэй тий? 2 хүүхэдтэй. Тийм. Охин гэсэн үү бас тий? Тийм. За охин хүү хоёр хэдтэй гэлээ хүү л одоо 10 та юм шиг шүү дээ ойролцоогоор. Одоо 8 настай. Охин бол одоо 3 нас өрнө. 3 нас өрнө. Эсвэл ажил хоёр хүүхэдтэй ажиллаа явж байгаа. Хэлэн байна тий. Энд чинь нэг тийм нөгөө Монгол шиг амар гэр бүлгээд олон сайхан хүүхдүүд байхгүй одоо хүүхд тараад өччих хүн бол баг байхгүй шүү дээ Монголд чинь. Германд чинь. Тэгэл тогтцоол шүү дээ. Тэгэл би тэр одоо чи тэгээд миний ажил дандаа 5 дахаас хагассан санд болдог болохоор бас таарад ид юм аа.
бүр болохгүй заримдаа манай хүн чинь юу гаал өдөр юу аагаал чөлөө аваад тэгэл хараал. Надад бас тэг санагдаад байсан. Одоо энд амьдарч байгаа ингээл ээжүүдийг эдгээр харахаар аюу их нөгөө хамтдаа юу яах шаардлагатай болдог юм шиг байгаа нэ. Нийлж одоо юу гэдгийг өнөөдөр би амжихгүй бол хүүхдүүдэд та нар нийлээ авчих ч гэдэм үү те. Ингээ аюу гоё хувааж аюу хамтдаа ээжүүд аауд ер нь хамт ингэж нэг баг болж ажилладаг шүү дээ. Нэг баг нэг цэцэрлэгэн ч юм уу эсвэл нөгөө сургуулийн те ээж аауд нийлээл өнөөдөр нэг нь амжихгүй бол нөгөөх нь хүүхдүүдэд авдаг ч юм уу те. Тэр их гоё бие биендээ их тус болж байгаа. Эмээ өвнөр ирээл хардаг юу бол баг байхгүй шүү дээ те. Тийм. Манай хадамч маш сайн мэдэх байхгүй. Тэгээд хадам бол тэгээ миний артлын амар том асаалтай танк. Тэгэл би авъя би тэгээ байж чи юундаа яв гэл. Айгу ховхон хадамтай хүн шүү. Супер. Антараа. Тэгэхээр 12 эдтэй Монгол байсан биш үү те. За тэгвэл юу 18 таа байсан бол юу зөв хийсэн байна? Юу буруу хийсэн байна? Одоо 18 таа өөртөө уулзвал юу хэлмээр вэ? Багал буданда. Амар их буддаг байсан ёо. Амар буддаг. Тэгээд өөрийнхөө будаггүй царай хүлээн зөвшөөрдөг нэг тийм өвчтэй байсан. Тэгээд одоо 18 дэх үеийн будаггүй зарим нэг тийм папарацны зургууд үзэхээр зэрэг хөөрхөл байсан билээ шүү дээ. Тэгээд заавал будагтай байж санаа амардаг байсныгаа бол багасгал гэж бод. Тэр 18 байсан бол. Тийм. Тэгээд 10 жил байхдаа амар буддаг байсан. Тэгээд одоо тэр яагаад тэгсэн бол гэж бодож байна. Мэдгүй би улаангацтай хөхтэйсэн. Тэгээд тэрийг дарах гал амар буддаг байсан шүү аа. Нэр тийш тэ ер нь улаан хацар чинь Монголд айгүй юу шүү дээ. Улаан нөвгөө гэдэг шиг л. Амаш познож ярддаг шүү дээ. Одоо зуны сиф гэж нэг тийм тол. Тэр мэрийг дарах гал бүрст амар үздэг байсан юм шиг байна. Тэгэл одоо тэр толдмоо нэг байдаг. Гэхдээ улаан хацар мань алга болсон шүү дээ сонио. Тэр шиг яг нэг хөрхөн жоохон юу насан дээр л байж байгаа зарим хүнийх те. Байдаг байхгүй. Хөдөөний хөвгтөж ахтуу ширэн уур амьсгалтай газар. Би ч бүр жинхэнэ хөдөөний хөвгтөл л шүү дээ. Тийм бүр Баянгов сумд тийм 8 дугаар ангид төгссөн. Тэгээд сургуульдаа л биш бол ерөнхийдөө хөдөө байдаг тийм байсан шүү дээ. Тэгээд наваг 7 настай, 8 настай байхад манай өвөө эмээгийнх хөдөө гарч ирсэн байдیں۔ Тэгэл хөдөөний хөвгт тэгэл сургуульдаа хичээлдээ ирэхдээ л сумд байдаг. Тэгээд бусдууд бол хөдөө. Тэгээ хөдөө чинь амар хэцүү шттэ амар уур асгалтай. Тэгэл сайхан улаангацтай. Тэгээд хөдөөний бүсгүй байсан юм байна. За би ч ялгаагүй юу байсан л та. Тэгэхээр баян онгорын цаг агаар ямарыг би сайн мэдэхгүй байна. Хөд юм шттэ. Амар ерөнхийдөө дандаа салхитай, салхи тэгэл агаар юу тэгээд дандаа л салхилна, цас орно, ерөнхийдөө тэгээд сайхан харьцтай. Найдлага байхгүй. Гэтэ одоо тэгэл тэр мэддэхгүй гой сайхан арьстай. Зүгөр өгсөн шүү дээ. Уур амьсгалаас л амар шалтгаалт юм шиг байгаа юм. Тэгэл хөдөө чинь тэгэл ямар юмных нь гоо сайхны бүтээгдэхүүн байх втэ. Тэгэл заримдаа нэг тийм ихч мөчийнхаа юм хумнаас аваад түрхэл тэгэл нөгөөх нь гар шороотой ойлтол тэгэл сайр болно шүү дээ. Ихчтэй гэхээр ихч нартай байсан уу? Ихч нартай юу? Тэ? Би ер нь өвөө мэдэр өссөн. Ерөнхийдөө ээжсэн бол байдیں۔ Тэгээд амар олон таантай амар олон өвөө эмээгийн нөгөө охтуудтай хамт өссөн. Тэгээд бодог шунгадах бол одоо тэднэрээс л гарсан гэж боддоо шүү дээ. Дандаа тэднэр чинь өглөө эмээ маань тэднэрт зориулж дандаа за нүүр амаа янзл гэдэг тийм цаг гаргаж өгдөг байсан. Өдөөний хүмүүс байж шүү дээ. За мал хойдоо яахаас өмнө нүүр амаа янзл гэдэг. Нөгөөдөл юм гаргаж ирэл нэг юм их харандаа марандаа гаргаж ирэл амар жижиг юмар амар гой бодчихдаг байсан санаа. Ерөөсөө хөдөө нөгөө хар тэр чи сормосны будаг байлуу нэг тийм сонин савтай нөгөө ингэдэг нэг сормосны будаг байдаг гэсэн те. Тэр чи нэг будаг сормосны будаг би яг санахгүй байгаа. Тэр чи шүлсэж байгаа л тэгэл те шүлсдэг тэр чи баг бүх юм бодчих.
Турист ах нэг охин байсан тэр дүрслэх хөрлөгийн анги охин байлоо. Ялаа нэрийн сайн санахгүй. Тэр нэг хоёр л юутай. Нэг улаан харандаа, хар харандаатай. Тэгэл тэрүүгээр бүр амар гой бодчихдаг охин байсан шүү дээ. Хоёр харандаагаар. Тэгэл харахаар нэг хоёр хөл юм бэ. Тэгэл вау гэл бодсныхандаа. Тэгвэл хүмүүсийн нүд боддог хүн юм чи өөрөө ч н одоо жишээ нөгөө нэглээ ердийн өглөө босаал хийдэг нүрээ боддог. Хэрвээ бодвол тэг хамгийн аюу түлээ наад зах юм боддог зүйлс юм уу? Эсвэл нэг хоёр харандаа гэдэг шиг яг ямар зүйлс одоо байнгын хэрэглээний зүйлсд орох юм. Би одоо ч нэлийн арьстай л хамгаалах гэдэг болж тэ жоохон нөгөө 30 гараа жоохон өрчлөө суугаад эхэлсэн байгаа. Тэгэл болж игэл арьсаа хамгаалаа. Тэгэл жоохон тийм юутай юу гэхлээр coverтэй foundation хальт түрхээ тэгэл нэг хэрэг бүгдийг нь будахаа болцсон сормон сам нэг ийш тийшээ явхтаа л ер нь буддаг. Ер нь сормон сам будаал тэгэл контур тавиал өмсгөн жоохон ягаал тэгэл болчиход байгаа. Нөгөө нэг парти ч юм уу одоо монголчуудынхаа партинд очих дуртай би чинь тэр үнд явахаар ингээ сормон самаас нааж маагаа тэгээд явна штэ. Монголчуудынхаа партинд явахаар бүгд их гоё болоо явдаг те. Тийм тэгээд амар гоё гэдэг чинь монголчуудын партинд очино гэж бодохоор гоё монголчууд дээр очино гэж бодохоор ямар ч партинаас илүү надад гоё санагдаад байдаг чинь. Хатсан бэ. Цаанаас те цаанаасаа санаад гэсээс Монгол лизээ хамгийн сүүлд очив. Сая нөгөө өнгөрсөн 2019 оны 100 юм уу? Очсон шүү. Хоёр хүүхэдтэйгээ очсон. Тэгэл одоо хүүхдүүдтэй явахаар ч айгу хэцүү. Тэгэл манай хүүчин нэг тийм жуулчин шиг болсон юм хайш нэг хэлэн ойлгохдохгүй бас нэг тийм юм байдий. Тэгэл монгол хүүхдүүдтэй нэг тоглохгүй хэлийг ойлгохгүй болохоор ирээл хажуу сууч надаас салахгүй нэг тийм жуулчинтай л яваад байгаа юм шиг мэдрэмж болсон байл шүү дээ. Тэгэл тийм чинь идэхгүй тэгэл жижигэн тэнд цацгаалдаа нөгөөдг нь тэнд аа байхгүй. Яг өөртөө гэрлөө орохгүй. Жохон төвхтэй шүү хүүхдтэй болж байгаа. Тэгээ баг хүүхдүүд бол бүр хэцүү юм шиг. Тэгээ эцэнд ер нь байнга өвддөг. Яг хүүхдаа шууд өвддөг. Тэгэл томчууд нь ч гэсэн угаасаа Монгол очиод бэлтгэлтэл явчихдаг. Сэтгэлээ бэлтэл. Яал гэлгээл эвгүй л ордог штэ гэж байгаа гайг болчихно. Орхоо. Тэштэй. Сүүлд очиод би бүр зүгээр олчих واخаа гэсэн юм болохгүй 7 хоног. Тэгээ сүүл дээр эм ууж зүгээр болгосон. Бас амар би Монгол юм чи зүгээр олчих واخаа өрөө аянда гэж үгээ томроод ирсэн чи тэгээд дийлэхгүй. Тэгээд гаширсан. Тэгээд ирэх чи юу их сайхан бууз гүг бантан гэлээ. Тэгээд тэгвэл бас одоо бид нар чинь одоо энд дутчихаар шин тэгээд хоолнд өөрчлөгдчих юм шүү. Миний бодлоор юм бол очихоор шууд бол яг л усанд л байгаа шиг санагдаад байгаа. Усанд байгаа. Тэгээд нөгөө манай мах чинь амар хүчтэй одоо амар мах яг оригинал мах. Мах бол зүгээр байгаа юм. Мах бол угсаа био органик те өөртөө явж уулын юунаас сортоо иддэг те мундаг мал гой малын мах бид нарт асуудал байгаа байхгүй. Бид нар энд чинь нэг тийм жаан сонь мэдж байгаа очоод гандаа угаагаа цэвэрлээд ариутахад яатсан юм үдэ жууж очихоор чи. Ганд таахгүй болчихсон байт юм шүү. Очоод уу. Тэгэл хамаагүй очоод нөгөө гой юм идэхээр шин тэгнэ л дээ. Нөгөө сандарнд гээд цадаад нь сандартай юм шиг болох юм байлаа гэдэг. За юу баян хонгор сурагч байхдаа тэгвэл юу урлагийн хүн л болох гэж үгд бодсон юм тий. Тийм шүү дээ. Урлагийн хинээтэй л хөөхтэй л шигчил хэмшээл нэг сая явахгүй. Юу лээ хожуу урлагийн юугаа эхлэе гэж бодож байна уу? Гэт дуу муу дуулаа гараад ирэх гэж бодохгүй байна. Хүмүүс одоо ингээд заримдаа монголчуудынхаа парти ч юм уу Берлинд нэг ганц хоёр ч юм уу энэ тэнд очиж дуулдаг байхгүй юу? Тэгэхээр л хүмүүс сэргээд шүү. Чи дуучин болох байсан юм байна. Чи дуулах хэрэгтэй байсан юм байна гэл. Одоо дуулвал гэл. Тэгэл тэр үедээ тгий тэ гэж гал гэртээ ирэл. За тэгвэл яг нэг өдөр гараад ирж магадгүй л юм байна тий.
Оройтойгүй шүү л гэдэг дээ шүү хүмүүс намайг за тийм байна гэдэг. Би илүү ардын дууд уулдаг юм уу да? Ардын урлаг сонирхдаг. Аа. Тэгээ ардын урлагч миний одоо энэ гадаад мадад байгаа хүмүүст бол илүү их гоё яадаг санагдаад. Надад бол нөгөө pop Монголын pop сонсно гэхээс илүү ардын дууных нь сонсох хэмжээ нь улам ихсээл. Тэгээ ардын дуучаас штэ бүр биста амар дуртай. Тэгэл гэртээ заримдаа амар чанга хөгжинд очиад ардын дуумад бол. Тэгээ манай хүн жоон гайхаж харж байгаа гараа ичсэн. Ой май гэдэг юм аа. Тэгж нэг дууга сонсдог нэг өдөр ирдэг гэж. Тэгээд удаага гарч марч гэж гаргацаа тэгэл нэг тэнгэнтэл дуулах дуртай ш тэгж нэг стрессээ тайлчтай юм гэртээ. Аа. Дуулах дуртай. Дуулах дуртай. За одоо 10 хэдэн жил танай Берлинд гэдэг юу монгол хүмүүс ирэх байдаг их байдаг бах те? Амар их байдаг штэ. Берлинд чинь тоог нь бол сайн мэдхгүй. Ямар ч байсан Берлин бол амар их монголчууд. Ерөнхийдөө гараал ер нь Монголтой таалах гэж заримдаа. Одоо сүүлийн үед үл ихсээд л байгаа бах те? Тийм баха. Одоо Берлинээс илүү Берлин Германы жижигхэн хотууд их Монгол оюутнууд, Монгол сурагчдтай болсон юм шиг лээ. Аа. Берлин юуны энд одоо нөгөө ирээд хэвлээ мэрэгчлээ сонгоод юу ажиллаад явж байгаа хүний хувьд юу гэж залуучуудаа захимаар байна. Одоо жишээ нь юун дээр илүү их алдаад эсвэл юун дээр илүү их цагаа ягаад өрөөд идэм бол эсвэл яавал үр дүнтэй Германд уу? Эсвэл тий Германд гэдэг залуучууд угаасаа энд ирээл угаасаа германчууд өөрсдөө сургаад өгдөг. Тийм болохоор хоёр хожигдол сурна ер нь юмыг бол тэгээд энд ирээд ажиллаж байгаа хүмүүс бол ажиллаад амьдраа явж байгаа хүмүүс бол эндхийн стандарт тэнцсэн болоод ажил тэнцээ явж байгаа гэж боддог шүү дээ. Тийм бол Германд амьдарч байгаа хүмүүс ихэнхдээ мэддэм аа яг стандарт Германы стандарт ямар байдгийг Германд ер нь яавал зүгээр байдгийг ингээд Германч чинь дэлхийд алдартай шүү дээ юугаараа цаг барьдгаараа. Матер ягштал сурдаг шүү дээ бид нар чинь нэгэл ялангуяа мейкап артист хүний хувьд хамгаас түрүүнд очсон хамаг юм ингээд дэлгээд ингээд бэлэн болсон сууж явахгүй бол надаас олж бүхэл бүтэн шүүтинг зураг авах хойшлох аюултай учраас би өдөр шөнө унтчих чаддаг сан заа. Юу цаг болгоос ирэл яна хожигчгүй тэгээд тэгээ цаг барихыг амар сайн цаг барьдаг хүнд амар дуртай. Цаг юм да. Тэгээд дээрэс нь мундаг германаар нь хөдлөг ярьж ивэл тэгэл аль ч орны хүмүүс дуртай явах хэрэгтэй тийм. Юуны герман хэл сурахад одоо жишээ нь юун дээр ажил дээр илүү их сурсан гэдэг жишээ шүү дээ. Тэрнээс өөр яг нөгөө хүн болгол яаж хэлийг сурсан байж гэдэг юм эсвэл асууж лээдэг те хэрвээ гадаад хэлээр ярьж байгаа хүн байвал. Гэтэ ер нь юу өөр тэрнээс өөр нөгөө ажил дээр гараад сурна гэдгээс өөр ер нь герман найзууд болох. Тэгээ уулзсан партид нь шоуд нь аль эсвэл тэгэл ажил дээр бид нар чинь дандаа хамт байна те. Миний нэг юм болохоор одоо би ч ингээл охиноо гаргаад завсардаал 2 жил удаа буцаад ажилдаа орж байгаа шүү дээ ер нь. Ер нь бол 36 дахь 7 хоног хүртлээр ажиллаад явж исэн. Тэгээ одоо тийм үү? Амаагүй тэгэл ер нь 4-7 хоногийн дараа л янда төрөндөө гэж яхад бол ажиллаа явж исэн. Тэгэхээр би ажилласаа нэг холдоогүй. Охиногоороо 3 сарлаад буцаад ажилдаа орж исэн. Нөгөө ажилласаа холдох юм бол мартагддаг нэг тийм юутай мейкап артист нэг тиймэрхүү. Тэгээ юу байх юм шүү дээ. Актуал нөгөө нэг байнга юм аа. Тийм. Дээрээс нь тийм үнэнч гоё найзууд байна, герман найзууд бас. Герман зурагчид өөрсдөө бас л яг бидний юу бранчны хүмүүс. Зурагчид, стайлист тэгэл энэ тэнд бай. Тэгэл намайг актив болонгууд буцаагаад авдаг нэг тийм гоё юм тусалцаа гэх юм уу юу гэхиндээ тийм гоё дэмжлэгтэй. Тэгэхээр найз нөхдөө герман найз нөхдөө бас их байдаг маань болохоор буцаагаад ажлын маань 50 буцаагаад эхлүүлэх ч юм уу нэг тиймэрхүү юмд айгүй төхөн байсан. Амар төхөн. Тэд нар надад англи
Наадтайгаа бити англиар яар гэж нэгээд хэлдэг. Герман хэлийг сайжруулна. Германаар л яргээд байна. Тийм герман найзууд их байгаа тийм. За Германд амьдралгаас гадна за манай Австрал руу ирж ивүү. За хаагур аялж исэн. Би Вин л очсон. Ер нь Вин ирсэн. хөөрхөн хот илээ жижигхэн. Хөөрхөн хот гэхээр одоо нөгөө Берлин чинь бүр 3.7 сая хүн амтай юм уу те? Тэгээ ер нь 4 сая л гэдэг юм билээ. Тэгэхээр чи амар их хүнтэй хүн амтай газраас ирэхээр тэгж хэлдэг юм байна. Нэг газраас нөгөөт нь гэлс очиод тэгээ явчихсан амар билээ шүү дээ. Би энэ хөөрхөн нэг тийм хүчин дуграал байдаг нэг тийм сүм өмтэй нэг газар идэв лээ. Би яг нөгөө нэг зул сарын үеэр очиж амар гоёс. Би зул сарын үед өстэй нөгөө юу шиг үлгэр дээр гардаг шиг нэг үлгэр шиг нэг тийм хөөрхөн жижиг юмнуудтай тийм байгаа сте. Тийм үед нэрсэн юм байна. Тэгэл амар гоёс. Тэгээ би Зальцбургийг явж үзье гэж боддtiin. Зальцбургийг амар гоё гэдэг юм лээ. Тэгээ бас л хөргөн жижиг л хат байгаа та. Наа бүр жижиг юунаас. Нэг Европтой жоохон адилхан уу юу? Европын хотоо жоохон адилхан тий сонир. Тийм штэ. Амар ингээл яваал тэгэл яж нэг бүрэгтэй тэгээ байж нэг цайд тэгээ байж цайцыг хайж дахиад ингээд ер нь төстэй шүү. Музейр оронгууд нэг адилхан фигурнууд байдаг тий. Тэгэл үзэж байгаа юм ер нь тэгэл сүмүүд аягүй их сүмүүд. Тэгэл гоё. Өөр хаагур яв. Өөр гоё хотод очиж исэн гоё хотод. Европ юм уу ер нь? Би Тайланд дэлхийгээр ганц ойрхон явсан бидий. Өөр Тайланд тэгээд хамгийн гоё очисон газар маань Бали, Индонез улсгаа. Бали аралтай байсан юм уу те? Бали арал гайхамшигтай байсан. Тэгээд Австрали очиж исэн юм байна. Ер нь тийм үү. Австралич амар хол. Австралиас ганц хоёр найзууд байгаа. Тэгээд очиж исэн. Одоо удахгүй явъя гэж бодож исэн чинь болтоочлаа. Яг Австралич хол байх шүү те. За тэгвэл гоё юм байна. Тэгээд хүүхдийн гарахаас өмнө бол жоохон аялцсан маань одоо ингээд гоё байсан юм байна да гэж бодож. Тийм болохоор хүүхдийн гарахаас өмнө л явж байгаарэ гэдэг. Тэгэхгүй л тэгэл нөгөө юу болтлон те. Хаалт хэд хүртэл нүлээ. Одоо тэр хүүхдийн гарахаас өмнө явж исэн газрууд маань одоо ингээд сэтгэлд үлдсэн. Гоё байсан шүү гэд. Тэгээд миний бодлоор би найз хүүхд мөхд гараагүй найзраа одоо айл гэж хэлдэг шүү дээ. Яг үнэ те. Одоо л айл. За өөр коронавигоос болж тэгвэл юулээ цуцлагдсан төлөвлөгөөнүүд байгаа юу? Би харин ийштэйшээ явж одоо жоохон интернэшнл зураг авалт хий гэж боддог байсан. Одоо миний нэг амар сайн найз Нью-Йорк нүүсэн байгаа зурагчин. Тэгээд тэр маань болохоор тэр Нью-Йоркт айгу мундаг мейкап бишээ зурагчдыг таньдаг тэгэл одоо бүх юм миний ажилтнаа харилцаа холбоо контактаар явдаг штэ. Тэгээ яг төлөвлөсөн байсан Нью-Йоркт очиж зураг авалт хийн гээд тэгээд Германы next top model Vanessa ч бас Нью-Йоркт байгаа. Би тэд нэг тийм зураг авалт байгуулсан байсан чинь локдаун болсон. Тэгээд гэтээ би очно гэсэн байгаа. Ерөнхийдөө бас best friend нь миний best friend тэгээд Vanessa өөрөө миний үйлчлэгч байсан болохоор зэрэг тэгээд Нью-Йоркт үрээдрээ одоо Нью-Йоркт гоё юм хиймээ гэдэг жисэн явна. Батгах удахгүй Нью-Йоркт очиж тийм байл. Тэгвэл тэгэл Нью-Йоркт очичвал яахаар нь Facebook-ээр үзэх байх л та тий. Тэгээд гоё зураг мураг авчвал тэгээд тавина да Facebook дээр. Одоо болохоор зүгээр Германдаа тэгэл юу ягаал зураг авалтаа хийгээл явж байна да. 4 хоног дараалж зурагтай байсан гэжсэн тий. Тийм зурагтай байсан. Тэгээ ерөнхийдөө юунууд компаниуд дандаа нэг тийм 3-аас 2-оос 3-4 хоног л идэв. 4 хоног бол аяга урттай орно тийм. Кино л жоох урттай. Кино бол яг бүр сармаар үргэлжлэжтэй. Гэхдээ би кинон дээр нэг сайн гардггүй. Саяны 4 хоногийн зураг авалт чинь тэгэхээр юу гэсэн үг юм уу те нөгөө нэг газрах байсан гэсэн юм уу те? Тий 3 хоног нэг газрах байсан тийм. Тэгээд 1 хоног нь болохоор зүгээр л одоо жижигхэн бизнес бодоход зураг авалтууд амар их байдаг. Одоо бизнесийн зураг авахулах чамаа гэд мейкап артист бүх юу яадаг.
Захиалдаг. Тэр тиймэрхүү юмнууд бол байнга байдаг шүү дээ. Мейкапыг аягуулсан ойлгодог болсон юм уу? Одоо өчигдөр их чинь 3 4 эрэгтэй хүн байсан гэхэд дөрүүлээ мейкап гэдэг. Одоо мейкап хэрэгтэй юм байна гэд мэдсэн. Мэдээд байгаа юм шиг байна. Ер нь бол энгийн хүн. Заавал компаниуд биш. Хүмүүс. Одоо юу гэж байгаа шүү дээ нөгөө прайвер хүлээх гэж явах уу тий? Тийм. Ер нь бол хуваараа бизнес эрхлэгч гэсэн гаргал гэсэн үг тий. Тэгэхээр юу яана гэсэн үг нөгөө даатглаа өөрөө ингээ хуваараа төлөөл явна гэсэн үг тий? Өөрийнхөө бүх юм нь гэсэн үг байхгүй юу? Тий. Бүх юмаа өөрөө төлнө. Тэгээд үнэ хэлхээс өмнө надад юу яах ашигтай юу ашиггүй гэдгийг одоо би тэрнээс чинь зөндөө юм төлнө шүү дээ. Тэгжээс надад хэрэг учраас юмштай юу лээ? Бүх юмаа. Тэгэхээр одоо жишээ нь сая юу Германд ясныг мэдгүй байна л да. Жишээ нь нөгөө нэг юуны ингээд зогсолт болоод те нөгөө ажлууд ягаал кур заабайт гэж болол Австрид бол нөгөө байгууллагууд нь юу ягаад зогсолтоо хийгээд тэрийг нь улсаас нь одоо юу гэвэл тодорхой хэмжээний хувийн төлөөд байгуулган биш ихэнх хувийн улсаас төлөөд ингээд ийм кур заабайт гэж сарууд байсан байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө нэг яг энэ тохиолдол болохоор одоо урлагийн хүмүүс ч юм уу хуваараа ингэж яадаг. Тэ хошин шогийн хүмүүс ч юм уу юу гэдэг нэг юм тэнд бүртгэлгүй хүмүүс ийг орхигдууллаа ч юм уу те тэднэрт яагааг байна гэн. Тэгээ дараа нь ахаад нэг өөр хөл журам гараад тэр хүмүүст дэмжлэг өгөх санган маань гээд явж байсан байхгүй. Тэгэхээр Германд бол тэгээгүй юм шиг байна те. Тэгтлээ бол хаагаагүй юм шиг байна те. Берлинд бол Фрайбург болохоор золоо юу лээ тэр одоо ийм хуваараа эрхлэж байгаа хүмүүстэй бол 5,000-аас 9,000 евро тэрнээс дээш евроны юу өгсөн байлээ. Хэрвээ алдагдaltaй ажиллаагүй тохиолдол гэсэн үг шүү дээ. Юу өгсөн байгаа. Юу төлөө тусламж өгсөн байлээ. Тусламж. Тэгэхээр тэрийг одоо буцааж төлөмж гэлөө нэг тиймэрхүү юм мэрэгдаал хэлээ ер нь бол. Тийм үү. Тэр чинь энд бол нөгөө нэг одоо жишээ нь энэ жил юу гэдэг нөгөө 10 сараас 8 сараас 10 сар жишээ нь 0 зогсолт хийгээд орлогогүй байгаа тохиолдол ч юм уу нөгөө өнгөрсөн жилтэй нь харьцуулаад өнгөрсөн жилтэй нь ойлцоо мөнгө өгнө гэдэг те. Одоо болохоор зэрэг нөгөө нэг гастрономи одоо рестораны хүмүүсийг өмнөх жилийн 70% орлогыг буцааж өгч байгаа ч гэлөө тэгээд л тийм тийм. Бид нарт харин тэгэхээр нэг тийм орхигдуулаад байдаг байх шиг л байгаа. Одоо тэгтээ гайгүй сураг сонсогдох байлгүй чагнаал сууж штэ. Гүйл биш үү? За улаан өнгө зуртай байна гэж хоёлаа түрүүнд ярьж ирсэн те. Үстэй ерөнхийдөө тийм. Тэгээ бас юуны шинжлэх уур амьсгал зориулаад ийм гоё юм өмсөн байна. За энэ нөгөө надад тэр над цамч яста гоё таалагдж байна. Ингээ. За өнөөдөр чи нөгөө нэг 10 сарын 1 шүү дээ. Нэг шүү дээ. Юмыг онгойлгосноо таны өгтөд. Өнөөдөр онгойлгош орой эрэхтэн зам. Орой эрэхээр онгойлгоо. Би өглөө осоо шууд онгойлгоцсон. Үгчиг тэг ахтай. Аахан 3 хоног баригдсан байлаа. Би үртэл шоколад тараад баяжчих чи хүүхдүүд аргагүй л хальтаа тий. Одоо за үний аялагын яриа ерөөхдөө өндөрлж जैन тий. Тэгээд өндөрлөхийнхөө өмнө өөрийгөө нэг ганц өгүүлбэрээр ч юм уу тодорхойлбол улаан өнгөнд бол дуртай байна. Одоо өсний чинь учир нь болохоор зэрэг би улаан өнгө өстэй өнгөтэй болыг манай найз хүн улаан болгож өгч ирсэн надад. Тэгээ нэгэн зориг шаард юм билээ ерөөхдөө. Капут болно шүү дээ. Өсмөс чи амар болно гэл. Тэгэл надад зохиол ихэлсэн. Тэгээд тэгээ энэ болохоор миний бас юу болсон? Нэрийн хууц болсон юм шүү аа. Аз мейкап артист хийс илүү нөгөө улаан өстэй мейкап артист. Тэгээ нэр мэри чим
таахгүй Тэр юун дээр нэг лого шиг нэг юм байсан шүү дээ. Тэ нөгөө нэртэй чинь тэр эмэгтэй нэг толгойч яг одоо өөрөө ч байгаа шүү дээ. Тэг улаан устай байл шүү дээ, тэ. Тэр чинь манай нэг мундаг зураач найз маань цацаа гэж зураач найз маань хийж өгч ийсэн. Тэгээд санаанд өө тэр царай мараа нэг жоохон дөстэй олчих шиг болсон шүү. Ер нь би ядахтаа бол яг л өөрийг чинь л зурсан юм гэж ойлгосон шүү. Уг нь бол үгүй зүгээр л зурсан байсан. Тэгээд зөө. Би яа. Тэгэхээр улаан устэй тийм юм хараад шууд холбож бодож шүү дээ, тэ. Тэгээд санагдаад байгаа. Яс гинэ? Тэ юм шиг санагдаад байгаа шүү. Тэр. За. Тэрэндээ айгуу дуртай. Тэгээд өөр бол тэгэл тайван байна дөө. Берлин тэгэл ажил явдгаараа явагдаал тэгэл байж байна. Юуник сая сонсог байж мадуу. Өөрийгөө тодорхойлбол. Өөрийгөө тодорхойлолоо. Одоо ер нь бол асаал явна да. Ер нь л тэгээд явъя да гэж боддоо штэ. Гал шиг асаал. Дүрлцэндээ. За. Ерөнхийдөө тэгээд юмаа хийгээл явж идэв штэ. Одоо өөрийгөө яаж тодорхойлох юм бэ ч та. Асан гал шиг юм байна да. Би чинь. Дүрлцэж би гал шиг юм уу те? За ер нь бол ус маань өнгөлөг ингээл асчээвэл би асч яана л гэсэн үг юм уу? Гой тодорхойлт байна. За хоёулаа тэгээд ер нь за сүүлийн асуулт болохоор за Германд ирээд юу сурснаас гадна нөгөө мэрэгчлээ эзэмшснээс гадна өөр сурсан таньж мэдсэн зүйл юу байна? Өөр тэгэл би зөвхөн мэрэгчлэрээ л ингээл фокуслаад яваал юм. Өөр Германд ирээд хийсэн юм хөр ээж болсон байна. Тэгэл ерөнхийдөө Герман улсад стандарт зохицож амьдарч байгаа нь одоо юу юм уу? Тэр ч биш юм аа. Ерөнхийдөө тэгэл зөвхөн зөвл юм шүү. Германдны юм зохицож сурж амьдрна гэхэр чинь. Ерөнхийдөө тэгэл олон улсын одоо Германы стандарт ч юм бол нэлээд өндөр стандарт гэж би өөрөө хувьдаа боддог. Яг хүмүүс сонсоод гэж магадгүй. Гэхдээ биний хувьд бол энд бол нэлээд их юм сурж ээж Герман хүмүүст зөвшөөрөгддөг тийм хэмжээний ажилчин болох юм шиг надад санагддаг шүү дээ. Одоо жижигхэн энгийн юм гэхэд цаг барих аль эсвэл тэгээд үнэнч байх тий. Өдрөг байх худлаа ярихгүй шууд ингээд байсан ч үннээ хэлдэг тий. Тэгээ үннээ хэлэхээр эдгээр чинь айгу юу яадаг. За Австри хүмүүстэй Герман хүмүүстэй хамтарч ажиллахаар өөр орны хүмүүстэй ч гэсэн ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь Австри Герман хүмүүсийг ер нь юу гэж тодорхойлох вэ? Герман хүмүүс бол гитэрхий болгоомжтой. Бүх юм болгоомжтой. Ерөөсөн тийм жоохон хайрцагнаас гадуур сэтгэх нь германчуудын хувьд бол жоохон юу юм шиг санагддаг шүү дээ. Аюултай юу? Тийм юм болгон ингээл амар цаас бичиг баримттай байх хэвээр. Юм болгон ерөөсөө нэг тийм дүрмээс гаждгүй нь жоохон төвхтэй юм шиг санагддаг шүү. Тэгвэл Оросууд ажиллах шин шал ондоо. Оросууд чинь айгу тийм тэгээ энэ хундаг сект уучих тэгээ ажилч юм уу нэг тиймэрхүү. Юуны нөгөө ажлын ажиллах явагдах шат мат нь юу гэсэн үг үстэй тий. Ингээд ажлаа цаг тухайд тэгсээр ингээд ажлын дараах бүх юм гоё тийм өөрөмсөг байд. Ингээ германчууд жоохон ингэж юм тэгчихгүй болохгүй ингээл нэг тийм юм шиг надад санагддаг шүү дээ. Тэгвэл Монгол хүмүүсийн зан чанарыг юугаас ялгаатай эсвэл юу одоо яг Монгол хүмүүсийн нэг ийм зан гоёдоо яг ийм зам эднэрт жоохон дутаад байна да ч гэдэг юм те бодогддог уу? Тэгвэл би монголчуудаа өөрөө айгу хайртай. Тэгээд мэрэгжлийн үүднээсүүд би монгол хүмүүстэй ер нь бага ажиллах байхаа гэж боддоо шүү дээ. Биний 2-3 ажил үзсэн тийм ч таатай мэдрэмж төрөөгүй. Ерөнхийдөө ингээл хийсэн ч яахтай хийхгүйсэн ч яах вэ нэг тиймэрхүү. Тэгэл ирсэн ч яахтай ирэхгүй байсан ч яахтай гэсэн нэг. Тэгж очсон штэ гэлөө. Хаанагаа ихээр таксинд байна гэснээр дараа нь дахиад хаанагаа ингэнгүүт одоо очлоо гэж нэг тиймэрхүү юу гэсэн гэхээр юу ч байсан яах вэ нэг нэмэрх тиймэрхүү амжаагүй олондоо гэсэн нэг тийм байдаг шүү.
Одоо ч би заавал надад юу хийж байгаа имэйлээр бүх юмаа ингэж явуулна. Тэгжээж би цаг тухай бүгдийг ингэж хийнэ гэдэг нэг тийм тогтцсон байлээ. Тэр чинь бас буруу зам юм байгаа юм л та. Офн биш болсон заавал нэг тийм барьж авах гэдэг болсон байлээ. Тэгээ монголчуудаа бол тэгээд монголчууд маань булхан болцсон юм ерөөсө хэлдэггүй. Таг болчтой тийм. Хэрвээ өөр газар байсан бол ийм шалтгаанаар ингэж болж байна тийм өнөөдөр. Нээлттэй үгүй те чадахгүйгаа нээлттэй ярьдаг байх хэвээр. Үгүй шүү. Тэгээд яасан ингэж болчихсон шүү дээ. Чи тэгвэл таг болсон яасан гэж харин чадахгүй болоод байлцсан уу? Тэгээд би л чадахгүй юм чинь бусдын юу гэж бодох нь хамаагүй гэсэн. Тэгээ гайгүй тийм биш хүмүүс байгаа би л тэд нартай учирдсан байх шиг бод тий. Тэгээ Монголд яг ажиллаж үзээгүй монголчуудтай бол ажиллаж үзсэн тий. Тэгээ энд хийсэн юм гэх юм бол нөгөө дуучин Хишигдлагийн 2 клип байгаа. Берлинд. Тийм үү? Тий. Тэр нэг 2 клип байгаа юм шүү. Хоёр дууных нэрийг мэдчих байгаа юу? Тэгвэл хэлвэл би данч Хишигдлагийн юу мэдэхгүй. Дууных нэр нь юу лээ? Ghost гэдэг нэг тийм Берлиний стайлаар хийсэн нэг тийм дуу байгаа. Тэгээ нөгөөх нь болохоор зэрэг юу гэсэн бэ нөгөө хин Наки хин хоёрын Хишигдлаа Мисенти гэдэг гурван бүтээлчин хамтарч хийсэн нэг гурван бүтээл бас Берлинд явагдсан. Нэр нь тэрийг хэлэх хэрэгтэй юм шүү. Тийм байх тий. Дурдах. Орой интернет нэг юу яагаад тавьсан байгаас Facebook дээрээ хэрвээ чи юу тавьсан байгаа? 3 жилийн өмнөх нэг дурсамж гэдэг нэг тэдний клипийг би буцаагаад Facebook нэрээр постлсан байгаа. Тийм үү. За би тоглоорой. Тэр нэрэн гоё юу болсон шүү клип болсон. Нэг гэдэг мундаг студиуд хамтарч энэ юм лээ. Бас уун бол Ocean Grey гэдэг найзууд маань ирж бас Берлинд юм хий гэд яг тэгжсэн. Тэгээ бас л тэгээ локдаун болоод. Олон юмыг боловч хоригсон. За сүүлийн асуулт 20-30 жилийн дараа хэрвээ бүх хүссэн юмаа хийгээд магадгүй бүх хүссэн юмдаа хүрсэн байвал за тэр амьдрал нь ямар байх вэ? Хаана юу хийгээд явж явах вэ? 20-30 жил уу мэдгүй шүү дээ. 20-30-аас илүү ч хийж байна. За яг нэг хүссэндээ хүрсэн амьдрал гэвэл ер нь яг ямар амьдрал? Юу хийгээд амьдралыг төлөвлөн гэхдээ дандаа нэг 5 жилийн төлөвлөгөөр л яваад байвал зүгээр гэж боддөө шүү дээ. Ерөнхийдөө 5 жилдээ чи гайгүй юм шиг харж ивэл бусад 10 жил нэг сонирхолтой санагдаад тий. 5 жилийн төлөвлөгөө тэгвэл нууц бишвэл би ямарсан нэг ажлаа одоо ингээд юу вэ? Интернэшнл илүү одоо олон улсыг болгоно. Хүн ерөнхийдөө Холливуд тал руугаа нэг тиймэрхүү. Батын юм бол амар их байдаг. Тэгээд тэрний нэг нь болохоор зэрэг одоо мундаг том дэлхийн сэтгүүлүүд дээр өөрийнхөө зургийг миний зураг шүү. Мейкап зургийг барьшуулнаа. Тэгээд өөрийнхөө өөрийн гэсэн тийм бүтээгдэхүүнтэй болохыг амар хүсдэг. Тийм мейкап бүтээгдэхүүн тэгсээр мэргэжлийн хүмүүс биш зөвхөн энгийн тийм дархан тийм бодол хийчихээр нэг тиймэрхүү юм хүм боддөө шүү дээ. Тэгээ мэдээж тийм өсгөндөө. За тэгвэл ирээдүйд том сэтгүүлүүдэд өөрийнх чинь биш гэхдээ өөрийн чинь бүтээлүүдийн зураг гарах болов. Андер дээр ерөнхийдөө ойрхон байгаа гэж би бодоод байгаа шүү дээ. Тийм байна тий. За тэгвэл хоёулаа яриа өндөрлөж байна. Цаг цагаагаад ингээд надтай ярилцаж байгаад би маш их баяртай талархаж байгаа шүү. Би бүр их баяртай. Бүр Берлинээс одоо Герман Австриас гадуур хамгийн анх нэгдэж юм байлаа. Тийм маш их баярлалаа. Уг хамтдаа суугаад гоё ярьсан бол бүрч гоё байхад тэгтээ гоё ялаа. Тийм бас хамтдаа суугаад юу гарч локдаун дуусчод болно шүү дээ. Тийм локдаунаар би нэг винд нэг найз маань бед ерөнхийдөө очно гэд бас л ярьсан байгаа. Бас л ярьсан байгаа юм. За тэгвэл хараа хэлнэ.
удахгүй уулзна гэж найдаж байна. Тэгнэ. За баярлалаа. Баяртай. Баярлалаа өдрөөсөө хамруулаарай. Баяртай.